Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү од өндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүссэн мэдчилж байна. Хөтлөгч Инх Хотын бэлтгэн үргэлдэг кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болно. Цэнгэл Баяр би хамт хөтлөнө. За та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од өндөр сувг, КТV телевиз, од өндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээ авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Илүү гүз, Лүк ТV, за хүний хэрэгцээ цөм бүрэн Номин 5 Трейд компанид дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн сэдв бүхнийг чадагч Жим Керри. За өдөр юм цаглаа. Гэмэндээ. Өнөөдөр өстө зүгээр шууд намтар ярина. За баг зүгээр Жим Керригийн тоглосон кинонуудыг он цагийн дараалтаагаар зүгээр нэрийг нэрлэх юм. За 1994 онд үнэхээр хачин хөгжилтэй маш сонирхолтой нэгэн кино нээлттэй хийсэн. За хүүхэд бүр тэр киноны тухай ярьж байсан. За бүгд л тэр кинон дээр гардаг шиг зүйл үнэн байвал хичнээн гоё талаар ярилцдаг. За мөн киноны гол дүрийн үйл хөдөлгөөнүүдийг даган дуурайж хэлдэг үгсийг нь яг тэр этгээд хэлж байгаа мэтэр дахин хэлцгээдэг байсан. За мэдээж энэ бол The Mask буюу баг гэдэг киноны тухай бид ярьж байгаа. За кино урлагийн түүхэнд чимэг болсон энэ киноноос бид Жим Керри гэдэг хүнийг анх удаага олж харж байгаа. Түүний этгээд нүрийн хувирал, элдв угаач хөдөлгөөн бидний сонирхлыг ялтчгүй татж байсан. За тэгвэл энэ хүн хэн байсан бэ? Хаанаас гинт гараад ирв? За Жим Керри гэдэг энэ жүжигчин маань 1962 онд Канадын Нью-Маркет гэдэг газар айлын баг хүү болон мэдлсэн юм байна. За ээж нь дуучин болох мөрөөдөлтэй байсан боловч бүтлгүүцсэн эмэгтэй. За аав нь харин нягтлан мэрэгчлээ ч гэсэн хөгжимд маш их дуртай. За саксофон хөгжим өөрөө сураад хамтлагт хүртэл тоглож исэн ийм хүн юм байна. За магад аав ээж хоёрыг нь хөгжим олбсон байж мэдэх юм. За гэвч тэр сонирхол нь гэр бүлийг нь тэжээхэд хангалтгүй байсан гин. За бүр хангалтгүй ч биш. Тэднийх бүр маш ядуу айл байсан. Гэтэл дээрээс нь ээжийнх нь сэтгцэн эрүүл мэндийн байдал бүр нухацтай асуудал болж ирсэн баг. Ээж нь сэтгэл гутрал, сэтгэл мэдрэлийн өвчнөд хавсраад ер нь галзуу хүн болсон юм бэл. Банга миний тарих өдөр ирэх тусам ажиллагаагүй болж байна. За өөрийгөө удахгүй үхэн та нар ээжгүй болно гэж ярьдаг байсан гэнэ. Тэгээд яг хоолны ширээний ардын яриагаа маш их ярьдаг. За энэ ярианд бяцхан Жимд удахгүй аав ээжгүй болох юм байна гэсэн айцыг байнга төрүүлдэг болсон. Бяцхан хүүд бол энэ хамгийн том айц шүү дээ тийм ээ. Аав ээж бол хамгийн чухал зүйл нэж байгаа. За энэ бяцхан хүү гэлтгүй те ер нь эцэг их алтна гэдэг айц бол ямар хэцүү байх вэ? Тийм тэгсэн чи багаас нь одоо удахгүй гэд ингээд ахаар харин тийм ирээдүйд итгэлгүй болох гэдэг шүү дээ бүр яг тийм. За ингээд Жим маань үргэлжийн айцтай амьдарч та ирж байгаа юм байна. Бүр багасаа. Хэдий сэтгэл зүйн асуудалтай ч гэсэн ээж нь за мөн аав нь хүүхдүүдэд хайраар дутаагаагүй гинэ. Тэдний гэр үргэлж халуун дулаан байдаг байсан юм байна. За бяцхан хүү ээжигээ инээлгэж сэтгэлийг нь засах гэж бүхнээ зориулдаг байж. Тэгээд ээжигээ юунд их илүү баясаад инээж байгааг нь ажиглаад өөрийн тоглолтоо бэлддэг байсан юм. Харин тэр тоглолтоо тоглож дуусаад өрөөндөө ороод гуниглаж суудаг. Маш их ганцаарддаг хүүхэд байж. Найз байгаагүй. Ах дүүтэйгээ ч тоглож чаддаг. За ээж нь ийм байдалтай байхад одоо гэрт тийм одоо инээдхүүртэй бас гарна гэдэг бас хэцүү тийм ээ. Жим ганцаарч үедээ зураг зурдаг. Тэгээ бас шүлэг бичдэг. Тэгээд толны өмнө зогсоод царайгаа элдв янз болгож мимик үзүүлээд өөрийгөө зугаацуулдаг байсан юм. За Жим Керри дараа нь дурсахдаа би бусад хүүхдүүдтэй ер нь нийгэмтэй хэрхэн харилцаа мэддэггүй байсан юм аа. Миний цорын ганц найз Толь байсан гэж дурсдаг. За Толь гэдэг нь ер нь бол өөрөө л гэсэн үг л дээ. Тийм байна тий. Өөрөө тоглол байж идэг байсан юм байна. Тий. Тэгэхээр бидний Жим Керригээс хамгийн сайн мэддэг зүйл нь нүүрний хувирал шүү дээ тий. Нүрээ элдв янз болгодог тий тэрний хөгжилтэй байдаг тий. За хүнд баймгүйгээр арай л их хөдөлгөөнтэй юу. Бүр маш чадварлаг тий. Би ч хэлвэл ингээд зүүн хөмсгөө дангаар нүрээ чаддаг байхгүй. Баруунаар чаддаг. Жим Керри зөв хөмсөг байтгаа бүгдийн амар ажиллаулчих. Би бол бүр алийн ч өргөж чадахгүй энэ ямар ч нөгөө өдөртлөг хаалга энэ хөмсгөнд ботокс шахалцсан. Мэдээлэл ирэхгүй байгаа байхгүй. За тэгсэн нэг л өдөр ээжигээ гэр бүлийгээ инээлгэж чадж байгаа тэр авьяас нь ангийн хүүхдүүдийг нь багш нарыг нь инээж болох юм байна гэдгийг одоо анзаарсан баг. Тэгэд баг гэрээсээ
газар өөр газар анх удаага нөгөө тоглолтоо үзүүлсэн чинь ангийнхан татаж унтлаа инээсэн гэдэг. Багш нар нь ч гэсэн маш их баясж иж. Ингээд үе хичээл дээр тоглолт тавьдаг болоод сүүлдээ өдөр бүр 15 минутын тоглолт заавал тавьдаг болж байгаа юм бэл. Ингээд удалгүй өөрийн тоглолтуудаа хальсанд болгодог болоод бүр царайныхаа хувирлаа харуулсан 80 ширхэг гэрэл зургийг тухайн үед тэр Канадад алдартай байсан ТV шоу юм бол Америкт ч юм болов нэг ТV шоуроо тэр зургуудаа явуулаад би царайны хувирал ингээд гаргадгаараа төгсөрчлөө. Танаа шоунд оролцоход бэлэн гэдэг цагаатай хамт илгээж исэн юм байна. Нөгөө зургнуудаа 80 зураг байна гэдэг чинь 80 өөр хувирал гаргачихж байгаа гэсэн үг юм уу? Тий. 10 настай хөгч шүү дээ. Мундаг байна. Мундаг. Гэтэл 2 жилийн дараа аав нь ажилласаа халагдчих нь тэр. Үүнийг дагаад тэр орон байраа ч гэсэн алдсан. Ингээд аав нь гэр бүлээ аваад хідэн хувцсан ачаад ажил хайх их аянд гарсан гэдэг. Урт удаан аялсны эцэст за хот дамжин аялж явсаар арай гэж нэг хотод харуулын ажил болж хийсэн. За хүүхдүүдэд тэр хотын сургуульд оруулаад за хүүхдүүд нь ч гэсэн хичээлээ тарж ирээд мөн л аавтайгаа адилхан харуулын ажил хийдэг. Ингээд юу бүгд хөдөлмөрлөж байгаа. Гэтэл орон гэр байхгүй хിവэр машинд амьдардаг. 6 амбултай айлч та. За зарим нь машинд амтаж, заримд майхан тонголдог. Ийм хүнд хэцүү үеийг нэг хэсэг тавьж ирсэн байна. Жим энэ бүхэнд хүний ертөнцийг энэ дэлхийг буруутгах байсан. Аавыгаа хараад яагаад миний аавыг ажлаас нь алдгийг яаж чадчихна гэл. Ерөөс энэ ертөнцийг буруутгаад байгаа байхгүй. Жохо хүүхдтэй тэхээс арахгүй. Тэгэд маш хууртай байдаг байсан. 12 настай хүүхд маш ууртай гэхээр бас төсөөлөгдөн мөхөө тийм ээ. За тэгээ сэтгэл зүйн маш их дарамттай байдаг. Бүр депресд оршихсан. Үргэлж бейсболын цохор бидээ авч явдаг байсан гэж. Ер нь хэнийг ч цохиход бэлэн ийм л хүүхд явдаг байсан юм. За харин түүний нөгөө хошин зан чанар нь энэ бүхнээс аварч гарсан гэдэг. Гэтэл ганц аварч байсан зүйл нь бас бүтлгүүтчихдээ. Тэдний амьдарч байгаа хотод UQ гэдэг нэртэй нэг алдартай stand-up comedy team клуб байсан юм байна л да. Тэгсэн чинь Жимиг 15 настай байхад нь аав нь аваачаад нөгөө клубд тоглох эрх авчдаг байхгүй. Тоглох эрх жоох нэг open mic болдог шүү дээ. Нээлттэй микрофон хинч аваад юм ярьж болдог. Тэрэнд аваачаа шалгуулсан юм байна л да. Эндээс харахад аав нь ерөөсөө бүр орлого олох бүх нөхцөлийг л бүх боломжийг л эрэлхийлжсэн харагдаад байгаа. Жохон хүүхдийг хичээлдээ сууж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл за миний хүүч авьяастай юм чинь хүмүүсийн инээлгэж чадаад байгаа юм чинь магадгүй тэнд бас амжилттай тоглоод нэмэлт орлого олж чадах юм билүү гэсэн ийм бодлоороо байцсан юм билээ. Энэ эцсийн арга хэрэгжилж байгаа нь. Гэтэл Жим Керри эхний тоглолтын дээрээ тайднаас бүүлүүлж буудаг. Хинт ч таалагддаг. Ингээд Жим Керри энэ өдрөөс хойш тэр бүгдийг хаяхарч ийдсэн. Ерөөсөн хошин шок stand-up comedy энэ гэж явах байли. Юусэн ажиллаа хийгээл сургууль арай гэж төгсөд тэгээ ажил олж хий гэдэг ийм бодолтой болсон юм. Тэн цорын ганц чаддаг зүйл нь энэ байхгүй. Тэгсэн чи тэр нь бүтлгүүтчээр 15 настай хүүхдүү гэж бодох уу? Мэдээ сэтгэлээр унах гутарна. Гэтэл энэ дээр гэр бүлийнхэн гарч ирдэг. Жим Керриг амжилтанд хүрнэ гэдэгт гэр бүлийнхэн итгэжсэн. Тэгээд түүнийг энэ бодлоо одоо буцааж одоо эргэж хараач гэж хүссэн баг. Чиний хамгийн сайн чаддаг зүйл чинь шүү дээ. Чиний мөрөөдөл чинь энийг хайж болохгүй. Чи энэ гарагт байх ёстой хүн биш ээ. Чи өөр төвшин хүн байгаа юм гэж өөртөө бүр итгүүлээд тэгээд энэ одоо бодлыг авч хайж ирсэн юм лээ. За нэг хэсэг маш хэцүү амьдралыг туулсны эцэст ашгүй аав нь гангийн үйлдвэрт ажилд ороод за тэдний амьдрал хуваад эртэж эхэлсэн. Одоо орон сууцтай болоод байртай болоод ер нь байдал нэлээд дэвшилж байгаа. Жим Керри энэ хотод ахлах сургуульд ороод өөрийн шинэ авьяасаа нээгээд гитар тоглож, хамтлагт хүртэл тоглож та эхэлсэн. 16 нас хүрээд гисэн чи харин ер нь сургуульд сурч яадаг. Би өөрийн авьяасаа илүү хөгжүүлээд үүгээр амьдарч болох юм байна гэж нэг хэсэг бодсон баг. Энэ шийдвэрээ аавдаа хэлэхэд нь аав нь үүнийг дэмжээгүй. Гэхдээ хүүгээ мөрөөдлөөсөө ухрах вэ гэж бас айж исэн юм шиг байна. Чи сургуулаа хайж болохгүй энэ гэж юу хэлээгүй юм байна. Аав нь тий. За харин өрөөнд очиод чимээг өхөн уйлсан гэдэг. Жим ааваа хараад нэгийг бодсон юм шиг байна. За ямар ч гэсэн сургуулаа хайлгүй ахлах сургуулаа төгссөн байна. За сургуулаа төгсөөд аавынхаа ажилд гангийн үйлдвэртээс ажилд ороод тэгээ ер нь цалинж давгүй ер нь ингээд гайгүй болж байна.
Хэрвээ Жим мөрөөдлийнхөө төлөө яваагүй бол одоо ч гэсэн тэр гангийн үйлдвэртээ ажиллаж байсан болов уу гэж өөрөө одоо ярьдаг. Яагаад гэвэл тэр ажил дэлхийд дээрх хамгийн гоё ажил байсан юм а гэж дурсдаг. Тухайн үед шүү дээ тийм. Магадгүй нөө цалин аваад гэр бүлээ тэтгэж эхлэнгүүт гоё ажил шиг санагдчих эхэлсэн байж байгаа. Тэгсэн чинь аав нь ажиллаас нь гаргачих. Аав нь яагаад юм бол хүүгээ мөрөөдлийнхөө төлөө яваасаа. За өөртөө адил дургуй зүйлээ хийж насыг бараасаа гэж хүсээгүй. За Торонтогийн бүх л комеди клубүүдээр хүүгээ дагуулж яваад тоглолтод оролцуулдаг. За хизээ нэгэн цагт амжилтанд хүрч дуртай зүйлээ хийх боломжийг нь олохыг хүсдэг байсан юм. За оролдож үзээд бүтлгүүтгэх нэг гэрэг. За оролдож үзэхгүйгээр дараа нь харамсаж суух өөр хэрэг шүү дээ тийм учраас ямар ч ус оролдож үзэх хэрэгтэй гэдгийг аав нь мэддэг байсан юм шиг. Мэддэг юм байна. За Жим олон ч газар тоглож олон ч газар бүтлгүүцсэн. Харин бүтлгүүдэл болгоно түнд шин сургамж, шин хичээл болдог байсан гэнэ. Бүтлгүүдэл болгоно өөр хэв загвартай байсан гэж ярьдаг. Тэр болгоно туршлага болоод байгаа тийм ээ. За ингээд 2 жилийн дараа буюу 1979 онд нөгөө Юг гэдэг клубдээ бүтлгүүцсэн шүү дээ. Бүтлгүүцсэн клуб дээр дахиад очиж байгаа. Ингээд дахиж тоглолтод орсон чинь стаалж чаддаг байхгүй. Тэгсэн Юг-ийн менежер нь Жимгийг бүр өөрийнхөө хамгаалтанд аваад заяа. Өөрийнхөө хажууд байлгаад Жим клубд эзэж таалагдахгүй. Яах ч үндсэн болчихж байгаа. Шууд цалин аваад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр Жим Керригийн сэтгэл зүй харагдаж байгаа. Яагаад тэгэхээр би ингээд нэг газар бүтлгүүтэлчлээ шүү дээ. Тэнгүүт би за ингээд дэлхийн хэмжээний од болчлаа гэж бодъё. Тийм болсон ч гэсэн анх бүтлгүүцсэн газараа эргэж ирэхээр хүн яг буцаад тэрэндээ эргээд очдөг байхгүй. Яг тэр 15 настай хүүхэд эргээд ирдэг байхгүй. Тэгсэн чинь Жим Керри энэ дээр сэтгэл зүйн маш хаттай байж энэ клубдээ амжилт гаргасан байна. Бүр өөрийгөө нөгөө ялан дийлж байгаа хэлбэр юм байна тий. Яг тийм байна тий. За ингээд орон нутгийн хот болж чадлаа. Тэр хэвийн хүмүүс бүгдээрээ Жим Керриг мэддэг. Жим тоглох өдөр одоо заалд үрдэг. Тэр хэвийнхаа супер од нь болж байгаа. За ингээд энэ амжилтандаа ташуураад энд чадж байгаа юм чинь том тайзан дээр ч гэсэн чадах юм байна гэж итгэл өөрчлөөд Лос Анжелес руу нүүдгий. Соёлыг мэдтгэж хэлцүүлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за дутхгүй нөгөө нэг цагаан сар болох гэж байна те. Хүний хэрэгцээ цөм бүрэн 85 Trade компанид дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр цалгин халигам сар шинийн урамшуулт худалдаага номингийн бүх салбар зарласан байгаа. За 2026 оны 2 сарын 28-нд дуустал 100 мянган төгрөгнөөс дээш худалдаа авалтанд номин апп дээр одоо цалгин халим гэдэг юм урамшуулт оролцох нэг эрхийг танд өгөх юм байна. За тэгээд та энэ эрхээрээ 38 буудалд морь оролдуулаад бас хөөрхөн хөгжилтэй тэгээд тод манлаа эхний 100 хэрэглэгчийн нэг болоод гадаадад аялах эрх iPhone 17-аар утас тэргүүт одоо маш олон супер бэлгүүд байгаа. Та энэ бэлгнээс одоо азаа үзэх боломжтой. Бас дээрэс нь 2026 оны 2 сарын 17-нд дуустал одоо битүүний өдрийг дуустал та хийсэн худалдаа авалтаараа Upoint апп дээр алаг мэлхий тоглоод ирэх аваад алаг мэлхийгээ бүрэн өрсөн хэрэглэгчид дундаас бас л iPhone 17-аар утас MacBook, iPad зэрэг одоо супер бэлгүүдийн эзнийг тодруулна. Баярын ширээний 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн 10-аас 40% хямдралтай байгаа. Дээрээс нь Монголын хамгийн шилдэг лоялти хөтөлбөр номин бонус карт таны худалдаа авалтаас угаасаа 3-аас 10% нь хөнгөлж байгаа. За тэгэхээр ингээд давхар бэлэгтэй дээрээс нь одоо бас өв уламжлалаа мэдих таних тэр алаг мэлхий өрөх тэр морь оролдуулж тод манлаа эхний 100 хэрэглэгч болох энэ гэсэн одоо ийм хөөрхөн уламжлалтайгаа хосолсон давхар бэлгийг эднийх одоо ингээд бүх салбартаа зарлчаад байгаа юм шүү. Тэгэхээр бид одоо цагаан сарынхаа юмыг бэлтгэхдээ нэг дэлгүүрлөө орол нэг торны ёроолоор юм авахдалцсан ункаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө та энэ худалдаа авалтад нэг эрх 2 эрх 3 эрхтэй хүссэн олон эрхээ аваад олон удаас азаа үзэх бүрэн боломжтой юм шүү. Тэгэхээр юмыг яаж мэдгөө бас мөр жилтэй азтай ондоотой байна гэж үзүүл та ингээ сайхан азаа үзээрэй. За тэгээд хүний хэрэгцээ цөм бүрээрээ 85 Trade компанида маш их баярлалаа. За баярлалаа. За Жим Керри Лос Анжелест ирээд шууд нэг клуб тоглож ирсэн. За мэдээж цалин баг. Яг тэгвэл одоо LA-д түүнийг хинч танихгүй шүү дээ. Тийм учраас хамгийн бага цалингаар туршилтын өмнө л байж таараа. Гэхдээ нэг боломж харагдчих гэсэн нь жүжигчнэр ажиллах. За кино урлагийн төвд ирсэн хүн ингэж бодгоосоор харахгүй. За ингэж клубын ажлын хажуугаар одоо боломжтой өөртөө тохирсон гэсэн бүх шалгуултанд оролцож эхэлсэн гэнэ.
Saturday Night Live гэдэг шоу байдаг шүү дээ. За. Тэрэн дээр хүртэл очиж шалгуулсан баг. Гэхдээ мэдээж сонгогдож чадаагүй. За харин комедийн дүр нь олон их хурж исэн байна. Манай хүний чинь одоо анхны одоо юу нэг гэдэг юм уу? Тоглолт нь хүнийг дуурайдаг. Тэгээ пароди хийдэг байхгүй. Elvis Presley энтрийг дуурайдаг, Clint Eastwood энтрийг дуурайдаг. Тэгээ тэрний амжилттай болж исэн юм бэл. За бүр өштэй тэг хүмүүс сэтгүүл түүнийг ирээдүйдээ комедиан гэж хүртэл зарлаж исэн. Тэгэхээр хүмүүс сэтгүүл дээр нийтлэгдэнэ гэдэг чинь ямар амжилттай байсан эндээс харагдаж байгаа. Гэтэ үзэгчид түүнийг янз бүрээр хүлээж авч исэн. Түүний гаргадаг янз бүрийн үйлдэлүүдийг хөгжилтэй гэж харах хүн байсан бол зарим нь шал утгагүй тэнэглэл гэж харах хүмүүс бас байж. Нэг удаа тайзан дээр баг нүцгэн шахуу гарч ирээд хүмүүсийн уурыг хүргэсэн. Тэрийг битгий үзээрэй. YouTube дээр байгаа. Сташаалт юм байлээ шүү. За нэг удаагийн Comedy Store гэдэг нэг клуб тоглоод байгаа байхгүй. Энэ клубын тоглолтоосоо бүр хөөгдөж боож исэн гинэ. Манай хүн л бүр сандал авч идчихсэн гэж. Тэгэхээр энэ хүний дотоод ертөнц ямар вэ гэдгийг бид л ойлгохгүй юм шиг байна. Энэ хүн одоо шүү дээ өөртөө баг зүөх хэрэгтэй. Яагаад гэвэл яг тэр жинхэнэ Jim Carrey-г хүмүүс ойлгож чадахгүй. Өөр хүн байгаад. Тийм учраас хүмүүс таалагдах арай жоохон өөрийгөө дарсан тийм багийг зүөх хэрэгтэй болов. За бүгд шуугилдаж түүнийг тайзнаас өгсөн. За ингээд клубээсээ гэр хүртэлх замдаа уйлж утсан гэдэг. За 1982 онд харин түүнд шинэ боломж гарч ирж байгаа. Телевизээр комеди гардаг болсон. Энэ үед нь Jim Carrey 2 шоун дээр The Comedy гээд зурагтаар гарч эхэлсэн гэнэ. Ингээд ер нь зурагтаар гарах гоё юм байна гэдэг анхны энэ мэдрэмж авч байгаа. Түүнд их таалагдсан гэнэ. За төв дуудлага бүр зөвхөн комеди хийхэ болоод телевизийн кинонд дүр бүтээж эхэлсэн. Rubber Face гэдэг кино бол түүний дэлгэцийн анхны бүтээл байхгүй. Энэ дээр ер нь баг өөрийнхөө одоо юу бүтээсэн дүрийг. Яг комедиан болох хүсэлтэй тийм залуу тэгээ зөөгчээр ажиллаж байгаа ийм залуугийн дүрийг бүтээдэг байхгүй. За Jim Carrey одоо 19 настай. За анхны дүрээ авахд ер нь бол боломжийн тийм дажгуунаас байгаа тийм. За түүний 19 нас хүртэлх замдлыг нь харах юм бол нэг газар удаан тогтоогүй. За шууд л дараагийн алхмуудаа хийгээд исэн харагддаг. Жохон амжилт гарангууд л за шууд дараагийнхтай. Ерөөсөө ингэж гацаж зогсоогүй. Шууд л өсөж дэвчихийг хүсэж исэн эндээс харагддаг. Тэгээ тэрийг биелүүлж чадаад байгаа. Тэгээ тэрнийгээ л хамгийн гол нь хөдлөөд байгаа байхгүй. Жохон ингэж удаад за энэ дээрээ түр бай гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Үргэлж дэшээ дэвшиж байгаа. Энэ бас их юу том сурамж болж байгаа. За ингээд Rubber Face киноны дүрээрээ ямар ч хэсэн телевизүүдийн хараанд хүртэж чадсан байна. Цаашид хэд хэдэн телевизийн төсөлд дүр бүтээдэг. Гэтэ энэ амжилттай болсон ховор гинэ. Ер нь бүгд бүтлгүүцсэн гэхэд бараг болно. Нэг төсөл нь овоо явах шинжтэй болохоор гэрийнх нэгэ Лос Анжелес дуутсан гинэ. За би энд ер нь алах гэж байна. Хүрээ дээр цогтой амьдарцгаая гэд. Тэгсэн чинь нөгөө төсөл нь 3 сарын дараа дампуурчдаг байхгүй. Тэгээд нөгөө гэрийнх нь буцаад Канада руугаа нүүсэн гэдэг. За Jim харин бууж өгөөгүй. За эдгээр төсөлд оролцсноор нилээд хэдэн танилтай болоод цаашид ч бүр олон төсөлд оролцож за бүр өргөн дэлгэцэн кинонд хүртэл тоглож эхэлж байгаа. За түүнийг Холливуудын тайзнаа гаргаж таниулж өгсөн тэр кино бол нэрт найруулагч Francis Ford Coppola-гийн Peggy Sue Got Married гэдэг кино байсан байна. Энэ анхны томоохон кино байхгүй. Тэгээ найруулагч нь ч гэсэн маш мундаг найруулагч байж байгаа. За зураг авалт маш хүнд болсон гинэ. За олон цаг ажилладаг. Дээрээс нь хамтран зүтгэгч нартайгаа хэрүүл тэмцэл хийгээд ер нь зургийн талбайг арай л гэж одоо барсан юм байна. За тэгсэн чинь нөгөө хамтран зүтгэгч нь Nicolas Cage байж. Энэ ч би юунтэй бас их дургүй юм гинэ. За энэ кино шүүмжлэгч нараас маш өндөр үнэлгээ авсан. За дээрээс нь алтан бөмбөрцөгт 2 төрөл нэр дэвшсэн бол Оскарт 3 төрөл нэр дэвшсэн. За ер нь баг анхны өргөн дэлгэцэн кино гэхэд маш амжилттай энэ кинонд тоглосон байна. За энэ утгаараа манай хүний нэр хүнд ч гэсэн тэ нэлийн өсөж байгаа. Энэ бол 1987 он юм. Одоо Jim Carrey 25 настай. За ажил төрлөнч зэгцрээд бас энэ жил тэрээр хурмаа хийсэн гинэ. Melissa Woomer гэдэг зөөгч бүсгүйтэй гэрлээд удалгуутад хөөрхөн охинтой болсон юм байна. За энэ охин нь харин Jim-ийн цорын ганц хүүхэд нэг. Ганцхан хүүхэдтэй байна. За хосуудын амьдрал ихэндээ маш хүнд байжээ. За хэдий олон танигдаад кинон тоглоод эхэлсэн ч гэсэн байнгын ажилтаа байна гэсэн үг биш шүү дээ. Зураг авалтанд ороод тэгэл дуусчихин тийм. За ингээд хүүхдэд тийж хийх гээд эхнэр нь 2 ажил хийдэг байсан бол Jim Carrey нөгөө клуб дээр тоглолдог.
өдрийн $25. Тэгэхээр маш бага цалинтай гэсэн үг. За хэдий их мөнгө олохгүй байгаа ч гэсэн эхнэр нь жимийг маш их ойлгодог байж. За тэгээд дэмжиж амжилт гаргана гэдэгт нь их итгэлтэй байсан гэнэ. Үнэхээр ч жимийн нэр хүнд өдрөөс өдөрт өсөж исэн. За мөн та дэлгэцийн дөрүүдээ бас авч эхэлж байгаа. Гэтэл энэ үед түүний нөгөө хар байгаын айдас нь биелэлээ болгон тэр. 1991 онд ээж нас барсан юм. За ээжигээ нас барснаас хойш нэг хэсэгтэй л сэтгэл готролд ороод ажиллаач хийхгүй нэг хэсэг завсарлага авсан юм байна. Ээж их нүхэл жимд үнэхээр хүн туссан. За мэдээж тэгэл байх тийм үү. За олон жил хүнд өвчтэй байсан ээж нь за мөнгөтэй болоод ээжигээ эдгээгээд дахин сайхан амьдарцгаана гэж бодож исэн. Тэр мөрөөдлөнийхүү одоо биелж чадахгүй болж байгаа. Эхнэр нь жимийг энэ хүнд үе даван туулахад нь туслах гэсэн боловч нэг л болж өгөөгүй гэнэ. Тэгээ энэ үеэс энэ хоёрын харилцаа жоохон сонир болцсон юм шиг. За харин 1993 онд буюу одоо эдтэй болчих манай болж 26 талаатай болчих тийм. Энэ үе жимийн хувьд маш чухал. За маш их амжилттай жил болж өнгөрсөн. 93 он. Энэ жил тэр өөрийг нь Америк нэгдсэн улсад болон дэлхийд таниулсан 2 кинонд дүр бүтээв. За эхнийх нь бидний сайн мэдэх амтны тайртай. За амтны эрхийн төлөө цогтой тэмцэгч Эйс Вентура гэдэг кинонд тоглож байгаа. За Том Шариак гэдэг хүний найруулсан энэ кино маш бага зарлаар бүтсэн. За Жимээс өөр олон алдартай жүжигчдээс тоглуулна гэж одоо хайж исэн боловч цалингийн дэлгэхгүй манай Жим Керри дээр ирсэн юм байна. Жим харин хоёр нөхцөлтэй тоглохыг зөвшөөрсөн. За эхнийх нь өөрийн хүснээрээ тоглоно. Бүх үйл хөдлөл царайны хувирлаа гаргана. Яаж ч галзуурч болно гэдэг зөвшөөрөл авч байгаа. За хоёр дахь нь болохоор дүрээ өөрөө зохионо. За мөн үсний заслал гэх мэт гадаа төрхөж гисэн өөрөө бүрдүүлнэ гэж. За ингээд Жим өөрөө энэ Эйс Вентура гэдэг дүрийг бүтээсэн юм байна. Анх энэ Эйс Вентура нь усан тэнэг амтан байхаар одоо дүрслэгдсэн байсан юм байна. Тэгсэн чинь Жим Керри орж ирээд үгүй юм байхгүй. За яг жоохон тэнэг дүүг нь үлдээе. Бусдаар бол эн чинь маш тийм зөвүүн ухаантай тийм зөвүүн мөрдөгчийн дүр байх хэрэгтэй маа гэд тэгээд энэ дүрээ бүтээсэн юм бэл. За энэ Эйс Вентура гэдэг кинонд Фрэнс цувралын хот Кортни Кокстай хамтран тоглолдог. Энд дээр ястаа сайн санагдчихэв. Энэ ингээд бүр нэлээд баг анх тоглосон кинонуудынх нь нэг ба штэ тий. Баг анхных уу. Тэгэхэд ястаа ичидийн юм шиг тоглосон штэ тий. Нэг илдэв ямар хүн гэдэг лээ нэг юм илдэвтэй гэдэг шиг. Тий. Яагаад гэхээр Жим анх удаа өөрийгөө бүрэн харуулж чадчих байгаа байхгүй. Өмнө нэг яг кинонууд тоглоал гэсэн шүү дээ. Тэр болгон дээр найруулагчийн хүссэн тэр дүрийг бүтээжсэн бол энэ удаа Жим Керри яг өөрийнхөө хүссэн дүрийг бүтээж чадчих. Яг нэг хоёлаа дөрөв маск зүйлэгдсэн шүү дээ. Тэр маск энэ кинонд дэр авч яадаг байхгүй. Яг Жим Керригийн дотоод ертөнц хэн байсан бэ гэдгийг энэ дээр харуулдаг байхгүй. За Жим энэ кинонд ирээдүгөө бүтэн бооцоон тавьж бүхнээ зориулсан гэдэг. Хэрв энэ кино бүтлгүүтвэл түүний ирээдүй тэр чигтээ бүтлгүүтч мэдэх. Гэтэл туршилтын үзлэг дээр за үзлэг гэх үү? Туршилтын үзвэр дээр Яг. Хоёр алдартай кино шүүмжлэгч ирж үтсэн юм байна. Ингээд нэг продюсер Жим рүү залгадаг байхгүй. Сүрэл. Чамайг байхгүй болгосон. Энэ дэжтэй тэр Рожер Эберт гэдэг нэг шүүмжлэгч байдаг байхгүй. Энэ ялангуяа манай хүнийг бүрээстэй газар доор хортол молсон. Энэ кино биш байна. Энэ жүжигчин биш байна. За ямар ч байсан Холливуудын жүжигчин биш байна. Энэ ирээдүй удахгүй энэ төр гэжтэй бүр байхгүй болгож. За харин кино маань 1994 онд олон нийтэд нээлттэй хийгээд ста бүүм болдог. Хүн болон дуртай. Кино өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй. За мөн Жим Керригийн бүтээсэн Эйс Вентура нь кино урлагт дүрслэгдсэн онцгой нэгэн дүр болж хувирдаг. Харин Жимийн жүжиглэлт эгэлж байгаа эгийг нь шүүмжлэгч нар яста дахиад л газар доор оруулж байгаа. Тэд Жим Керриг хамгийн муу өсч буй од гэж цоллоод Golden Raspberry шагналыг гарт болдог. За энэс бусдаар Эйс Вентура бол маш амжилттай болсон төсөл. $15 сая бүтээд $100 сая орлого болдог. За энэ киноноос хойш Жим Керри маань киноны саналд булагдаад цалинч тэнгэрт болсон. Шүүмжлэгчнэр юу гэж хэлэх нь хамаагүй. Үзэгчд дуртай байна шүү дээ. Үзэгчд шүүмжлэгч нарын үгийг цаашаа байж. Бид нэр үзэж байгаа юм да дуртай байна гэсэн байна. За Эйс Вентура гэдэг энэ кино амьдрал дээр та жинхэнэ
Жим Керригийн маскыг олж өгч байгаа. Тэр ямар хүн гэдгийг анх удаага дэлхийн нийтэд харуулад. За тэгээд тэр нь дэлхийг хоёр хуваасан гэж хэлж болно. Нэг хэсэг нь түүнийг таалж исэн бол нөгөө хэсэг нь бүр үзэн ятчихсан. Ер нь дундын юм гэж баг байгаагүй байна. Жим Керри гараад за юм нэг жүжигчин байдаг да гэж ярьдаг хүн ер нь ховор. Гоё эсвэл тэнийг амтна л гэдэг байхгүй. За Жим Керри нэг зоригтой байсан гэнэ энэ киногоор. Холливуудыг ивдэх. Та нарын жүжиглэлт чинь ерөөсөө нэг ийм хэвэн байгаад байна. За драмынх нь юм байна. Инэдмийнх нь юм байна. Тэгвэл одоо шин дүр төрх орж ирэх болно гэд тэгж Холливуудыг ивдэж байгаа юм бэл. Тэр зорилго нь ч гэсэн биелсэн гэдэг юм бэл. За харин энэ онд нэгдсэн дараагийн кино бол хүн бүрийн сайн мэдэх хоёлаа нэвтрүүлгийнхэн дурдсан The Mask буюу баг гэдэг киногоо. Энэ киногоор харин Жим Керри дэлхийн од болж чадчих. Эйс Венчурагаар бол Америкт л нэлээд од болчихж байгаа. Бид юу нэгдэг штэ. Би л авт гэсэн. Маскын дараа Эйс Венчураг үзсэн байхгүй. Уусаа нэрч нэг гонд нээлттэйсэн юм чи. Тэр за тэгвэл гэж яагаад үзсэн гэж юу? Тэгээ ер нь Зүгээр тэгээд таарсан юм уу? мэдчихгүй маскаар Жим Керри байна гэдэг. Дараа нь Эйс Венчураг гарч хүн маскын нөхөр штэ гэд тэгж мэдчихэж байгаа байхгүй. За анх Маск гэдэг кино маань аимшиг кино болохоор төлөвлөгдөж зохиол нь бичигдсэн байсан. Нэг комик номноос сэтгүүлсэн байхгүй. Тэр комик нь аимшиг юм шиг байна. За найруулагч Чак Рассел гэж хүн анх энэ дүрдээ Жим Керриг тоглоулна гэхэд продюсерууд энэ хүн чинь галзуурч гэж ярьж ирсэн юм байна. Ийм дүрд яаж тэр одоо огшин шогийн хүн тоглуулах гэдэг юм гэсэн чинь зүгээрээ би аимшиг кино хийхгүй юм. Би инэдмийн кино хийх гэж байгаа маа гэд шинжилсэн зохиолоо үзүүлсэн баг. Тэгсэн чинь нөгөөдх нь продюсерууд таалагдаад тэгээд нөө аимшиг киногоо инэдмийн кино болгож хуурсан юм бэл. Юу штэ. Жим Маскын тухай нэвтрүүлэг хийсэн штэ. За тэрийг бас үзчихвэлээс гоё те. За Жим Керри анх зохиолоо уншичаад яг надад зориулаад бичсэн юм уу гэдээ бас хашгинжээч. За энэ дүрээр Жим Керри маань анх удаага алтан бөмбөрцөгт нэр дэвшиж чадчих. Ер нь Жим дүрдээ маш сайн бэлдэж ордог. Гэтэ бусдыг бодох юм бол хүнийг яаж ойлгох вэ гэх биш. Нүүр амаа хачин жигтэй болох тал дээр их сайн бэлддэг. Маск дээр ч ялгаагүй. Энэ хүн маска зүүчээд яаж аяглаж байна? Тэрийг маш сайн бэлдсэн. Том шүдтэй болчдөг шүү дээ. Маск зүгээд. Тэгсэн чинь уг нь тэр шүдтэй зүүчээд ярих баг ингээд юм ярих баг боломжгүй юм гинэ. Жим Керри бэлдсээр гоод яриа сурцсан. Тэгээд энэ бэлтгэл нь студийнхэнд нөгөө тусгай эффектийн олон хэдэн мянган долларыг хэмжих гэсэн гэдэг. Тийш үнэр тий. За өмсдөг том шар хослолыг нь Жим Керригийн ээж анх удаа Жим Керри тайзан дээр гарахтан зориулаад агж өгчээсэн энэ хослол гэж байгаа. За мөн масктай үеихэд энэ дүрийг ааваасаа санаа авсан гэдэг. Аав нэг иймэрхүү л хөвгчлөлтэй хүн байсан бол л та. За байсан гэснээс 1994 онд Жим Керригийн хувьд хамгийн амжилт бүтээл өндөр жил байсан бол бас өөр нэг үйл явдал болсон нь түүний аав хорвогийн мөхсийг үзүүлдэг. За түүний багын айз дахин нэг удаа биелэлээ болсон энэ юм. Эхний хацал одоо саяхан шүү дээ 3 жил юм. Гэт арай гэж түүний сэтгэл санаа дээрдэжсэн чинь дараагийн удаагийн одоо гонигт үйл явдал нь одоо түүний сэтгэлийг одоо бүр гүнзгий шахалуулсан юм байна. Энд хохирсон хүн ганцхан Жим биш. Бас түүний гэр бүл эхнэр нь мөн л одоо нөхрийнхөө сэтгэл санааг засах гэж ихэд хичээсэн ч тэр нь талаар өнгөрөөд хоёр тишээ болсон юм харамсалтай үйл явдал болсон юм байна. Тэгээ хүмүүс ч юм уу эхнэр нь бас янз янзаар ярьдаг л та. Маскаас амжилт болчоод салчлаа гэж ярьдаг. Ер нь тэгээд янз бүр л байдаг. Гэтэ би бол Жим Керриг тгийгүү хасаа гэж хүсэж байна. Хүнийг ер нь гоёор бодох бас гоё шүү дээ, тийм. Тийм гаднаас нь дүгнэх амархан л та тий. Сэтгэл зүйн асуудал нь илүү юу байсан баха. Тийм баха. За хоёлаа ивент итгэжээд танилцуулъя. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар илүү гүцлүк ТV дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр сонсогчд маань нэг таата мэдээ сонсох нэ гэж ихтэй сонсож байгаарай. Лүк ТV-гээс та кино үзээд багц дүүрэн бэлгийн эзэн болох ийм урамшууллыг бас зарласан байна. Яг одоо Лүк ТV премиум багцаа идэвхжүүлээд за бэлэгтэй цэцээс нь хүссэн киногоо үзэхэд маш олон гайхалтай бэлгийн эзэн болно. За урамшуул маань нийт 4 үеийн турш кино үзэж өрсөлдөж байгаа юм баг уралдаан юм байгаа. За яг одоо 2 дугаар үе төгсөх тал руугаа явж гинөө. За энэ үед премиум багцаа идэвхжүүлж бэлэгтэй цэцээс хамгийн их кино үзсэн хэрэглэгчэд дараах багц бэлгийн эзэн болох боломжтой.
За одоо нөгөө нэг цагаан сарын амралт эхэлж байна те. За бид одоо хэдий завгүй гэсэн ч гэсэн энэ амралтаар уралдаанд орж амжих байлгүй те. За тийштэй гоё буузаа ингээ кино үзсэн шүү дээ. 3 хоног те хагас амтны сантаа нилээд хоног амарч байгаа. За Samsung Galaxy одоо юм ухаалаг цаг бэлгэнд авч болж байна. Boost brand-ийн wireless чихвч авч болж байна. Shangri-La Sport Club-д 3 сар үйлчлүүлэх эрхийн бичиг авч болж байна. За Look TV премиум багцынхаа 1 сарын эрхийг бас за мөн өөр гарын бэлэгтээ авч болж байна. За энэ уралдаанд та нар маань илүү дэлгэрэнгүй яаж оролцох уу гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол Facebook хуудасаар зочлоод одоо илүү мэдээлэл аваарай. Ингээд лүкийн хэрэглэгчидтэй амжилт хүсэж байгаа юм байна. Тэгээ хүссэн киногоо үзээд уралдаанд ороод бас азтан болно гэдэг бол бас тэ амьдралд бийж болох нэх гоё. Мөч шүү ер нь. За ингээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа хэрэглэгчтэй урамшуулж байгаа илүү гүзлөг твитэй баярлаа. За баярлаа. За энэ 1994 онд маскын дараа нээлттэй хийсэн дараагийн кино бол Dumb and Dumber гэдэг кино. За нэг яриад байгаа юм байхгүй. Гэтэ олон улсад ер нь бол нэлээд алдартай болсон. Хүмүүс бас ам сайтай л байдаг юм лээ. Гэтэ надад бол нэрнээсээ л мангар кино санагдсан. Тэгээд за уучлаарай. Дуртай хүмүүс байж магадгүй. Яг үзэж байгаа хөгжилтэй л дөө. Гэтэ нэг тийм яриад байгаа юм байхгүй. За ганц ярих юм маань Jim Carrey энэ киноноос $7 сая цалин авдаг. Оо за. Хэдхэн жилийн өмнө л одоо өдрийн $25 цалинтай байсан юм шүү дээ. Гэтэл одоо ийм цалинтай болсон байна. Тэгэхээр яаж хичээж хөдөлмөрлөл хэдхэн жилийн дотор үр дүнгээ өгдөг гэдгийг энэ хүн харуулж чадчих. За харин 1995 онд Jim Carrey супер баатар ертөнцид хөл тавьдаг. Batman Forever гэдэг кинонд Batman-ы дайсан болох Riddler-ийн дүрийг бүтээдэг. За угаасаа хүүхэд залуучууд Jim Carrey-д маш дуртай шүү дээ. Тийм учраас Jim Carrey-г Batman-ы эсрэг талч юм энэ супер баатар ертөнцид оруулж ирсэн маш зөв шийдвэр, зөв сонголт болсон болов уу гэж боддог. Тэгээд яг Riddler гэдэг дүрдээ маш тохирсон байхгүй. Би анх харчаад Jim Carrey ямар гоё дүр тоглож байгаа гэж би бодож ирсэн. Жохон ч очтой гэж байна. За зураг авалт мөн л хүнд нөхцөлд өнгөрсөн гинэ. Маш их ядарч байснаас гадна дахиад л хамтран тоглогчтойгоо асуудалтай. Tommy Lee Jones гэдэг жүжигчэнтэй асуудалтай болоод тэгсэн чинь Tommy Lee Jones бүр Jim Carrey-д ясны дургу гинэ. Тэгээ бүр шууд анхны танилцсан өдрөө хурж ирээд хэлсэн гинэ. Би чанд маш дургу. Би чамайг үзэн яддаг гэж хэлсэн ба. Нэг хэлсэн шүү дээ. Jim-ийг мэддэг хүмүүс хоёр хавагддаг. Нөгөө төлн л байж тээ. За Jim Carrey-ийн тоглосон дараагийн кино бол өөрийг нь хот болгосон нөгөө Ace Ventura шүү дээ. Тэрний 2 дугаар анги. Уг нь Jim Carrey нэг бүтээсэн дүрээ дахиж бүтээх айгуу дургүй юм гинэ. 2 дугаар ангид энтерт бол тоглох став дургүй юм байна. Гэхдээ 3 удаа амьдралтанд тийм үйл явдал болсон. Тэр ихнийх нь юм байна. Өндөр цалин өгсөн болохоор тоглосон бололтой. $15 сая. Оо, өстой амар өсөж байна тий. За харин дараагийн кинонд үүнээс их цалин авсан нь The Cable Guy гэдэг киноноос $20 сая цалин авдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэр одоо аль хэдийн Холливуудын хамгийн эрэлттэй жүжигч, хамгийн өндөр цалинтай жүжигчин болсон гэсэн үг юм. Мөрөөдөл нь биелцэн гэсэн үг юм. За энэ үеийг түүнийг оргил үе гэж хэлж болно. За тоглосон кино болгон шахуу хит болдог. Өөрөө ч дүрээ сайн сонгож оролцож ирсэн. 1997 онд Liar Liar буюу худалч гэдэг кино мөн түүний замдлыг тодорхойлсон үнэхээр гоё кинонуудын нэг. Энэ кинод эцэг хүүхийн хайрыг харуулдаг. За мөн хүүхдүүд эцэг эхээсээ юу хүсдгийг тод харуулсан. За мөн нууцлаг хүсэл биелдэг элемент орснороо бүр маш сонирхолтой болгож өгдөг. Хүмүүс асуудаг юм байна л да. Энэ хүүхдийн хүсэл яагаад биелж вэ гэдэг. Тэр нь нууцлагд шүү дээ гэд бас продюсерууд хэлдэг юм билээ тэр. За Jim Carrey зохиолоо уншаад шууд зөвшөөрсөн гинэ. За хамгийн их таалагдсан зүйл нь мейкап хийхгүй зурган дорно гэдэг гоё хийсэн. Тэгвэл өмнөх дөрүүд нь тэр Batman-ы дүр, Mask-ын дүр энэ дандаа мейкап хийдэг. Тэр Cable Guy энэ төрөөс хийдэг баг. Бүр ингээд Mask дээр чинь бүр хэдэн цаг суудаг үлээ тэр чинь. Тийм нэрээ. Тэр нь жоохон хөвгтэй байсан юм байна л да. Тийм. Тэгээд жирийн хүнд тоглох их сайхан байлаа гэж дараа нь ярьсан байт. За Jim Carrey энэ кинонд орлон тоглогчгүй тоглосон. За энэ ч нэг юм гараад идэггүй шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг ариун цэврийн өрөөнд өөрийгөө болгож тавьдаг хэсэг байдгүй юу? За. Тэр хэсэг тэр бүгдийг нь хүрээсэн. Тэр бүр ингээд хан руу ингээд очиж наалдаж үсэрч мөсрээд нүүрэндээ ингээд цав мав нялаал тий нүдэндээ тэр нөө жорлон руу аталгаа байжаад дээрээс ингээд суултраар зөгж мөхөд байдаг шүү дээ. Тэр мэрийг бүгдийг нь өөрөө хийгээд
Тэгэд энэ хэсэг дээр тусгай дуу эффект ашиглаагүй гэж. Яна одоо үнэхээр зохиод нүдэд тас гэдсэн юм уу? Тийм. Яг тэр саундыг бүгдийг ашигласан байгаа байхгүй. За тэгэхээр зарим нэг жүжигчнийг бодох юм бол энэ чинь маш аюултай үзүүлбэрийг өөрөө хийсэн байгаа. Бас амар ёо. 20 сая явдаг болсон хүн штэ уг нь тэр суултуур руу орчдөг гэдэг баг тий. Нэрээ идэгдэг шүү тий. Бүр байхгүй болдог тий. За мөн энэ кинонд аюугаад санан дурсаж за хүүхдүүдтэйгээ тоглодог байсан тоглоомыг энэ кинонд оруулж гисэн юм байна. The Claw гэл саруу гэл хүүхдтэйгээ тоглодог шүү дээ. Тэгэж аав нь бас яг тэгж тоглодог байсан гинэ. За Jim Carrey энэ кинонд 2 дүр бүтээдэг. За мэдээж на Fletcher Reed буюу гол дүр бүтээж байгаа бол харин нөгөөх нь киноны төгсгөлд гардаг гал унтрагчийн дүрд тэр цаан зогсож идэг байхгүй. Шүдээ бас нэг сонирн болгоцсон нүдэн шил зүүцсэн юм холбоогоор яриа зогсож идэг нэг жижигхэн цухас гардаг. Иймэрхүү чимэг дүрүүд гоё байдаг шүү дээ. За энэ киноны амжилтыг дурдна гэдэг бол бүр илүү зүйл байх. Бүр маш амжилттай болсон. За харин хамгийн том амжилт нь нэг өөрийг нь байнга шүмжилдэг Рожер Эберт шүү дээ. Тийм. Энэ шүмжлэгч маань анх удаа манай хүнийг овоо дажгүй шүүгээд эерэг үнэлгээ өгсөн баг. Энэ Рожер Эберт бол маш мундаг кино шүмжлэгч байхгүй. Тэгэд маш үнэн тэгээд зөв байдаг. Үзэгчид түүний шүмжийг маш их ингэж талархаж хүлээж авдаг. Үнэн байдаг учраас тийм ээ. За энэ шүмжиж нөлөөснөө яасан. Жим одоо өөрийгөө шин төвшөнд гаргаж ирэхийг хүссэн. За байнга инээдмийн кинонд тоглож одоо нүүр амаа янз бүр болгодог биш. Одоо энэ драм төрлийн илүү тийм чухал series дүр бүтээхийг одоо илүү хүсэж байсан байна. Энэ хүсэл нь удаан хүлээлгээгүй. 1998 онд магадгүй түүний тоглосон хамгийн том кино болох Truman Show дэлгэцэнд гардаг. Үнэхээр гоё утга санаатай маш гоё кино. Энэ киног бас ярьсан байгаа. Тэр тухайг бас үзээрэй. За энэ кинод дүр бүтээхийн тулд Jim өөрийн цалинг $8 сая бууруулсныг харах юм бол үнэхээр энэ кино тогломоор байсан харагддаг. Өөрийгөө бүрэн өөрчилж гарч ирдэг. За аавтайгаа дахин уулздаг тэр нэг хэсэг ба шүү дээ. Энэ хэсэгт бид нэр үнэхээр өөр Jim Carrey-г олж хардаг. Тэр сэтгэл хөдлөлийг хараад бид нэр инээж баясаж за элдв гаж зүйл хийж явсан нөгөө хүн ингэж уйлах нь бидэнд хүн туссан баг. Магадгүй нөгөө нэг тэгж инээж байсан хүн ингээд уйлцсан болохоор холбоод ботцсон ч байж магадгүй юм. Маш шат жаргалтай явж исэн хүн гинт гунчхаар бид нэр хэцүү тусдаг шүү дээ тийм. Яг тийм болсон баг. Маш гоё кино тийм. Үнэхээр тасархай кино. За нөгөө Рожер Эберт чинь дахиад манай хүнийг магтсан. Үнэхээр магтаал нүгэн байсан. Жим энэ дүрээрээ алтан бөмбөрцөг хүртэж чаддаг. Харин Оскарт нэр дэвшнэ гэж маш их хүлээлт байсан боловч тэгж чадаагүй. Оскар сая гонсоолготол авдаг шүү дээ. Гэхдээ тэр хамаагүй бид Оскар хүртсэн тэр нэгэн жүжигчнийг мэдэхгүй ч гэсэн Jim Carrey-г Truman Show тоглосон гэдгийг маш сайн мэддэг. Энэ бол түүний ялалт юм шүү дээ. За яг жилийн дараа Man on the Moon гэдэг киногоор дахин алтан бөмбөрцөг хүртээд 2 жил дараалж ийм том шагналыг хүртэж чадчих. Тэгэхээр түүнд ийм series чухал дүрүүд зөгч байна гэдэг нь харагддаг. Тэр бас чадчих тийм. За түүний тоглосон мундаг кинонуудыг би түрүүн гүйлгэж харлаа л та. Ер нь бол зөндөө олон байна. Ярих юм байхгүй. Цаг хүрэхгүй мэл. За Grinch-ийг бид Jim Carrey-гээр төсөөлдөг. Дараа нь ч гэсэн дуу оруулдаг үлвэн чаддаг л. Саяхан шинэ гардаг шүү хүүхэлдэйн кино тийм. За энэ кинон дээр нэг сонирхолтой баримт хэлэхэд Grinch ширээний бүтээлийг татаж авдаг штэ. Дээр нь ингээл төмпөр шанага юу ч гэдэг л. Суг татаад авчдаг хэсэг. Тийм. Уг нь татаж аваад тэр дээр нь байсан юмнуудыг бүгдийг нь унгаах хэрэгтэй байсан юм байна л та. Тэгсэн чинь татсан чинь нэг ч унаагүй. Тэнгуү шууд тэр дараа импровайз хийгээд тэр дараа сэтгээд тэр ингэж унгааж та. Тэр найруулагчдыг таалагдаад шууд кинонд оруулчихж байгаа. Хүмүүс ч юм бүр ширээн дээр байгаа мэг угаасаа унгаахгүй татж үзэх гээд байдаг зү. Тэр бүр гоё ойлгоцсон юм ба шүү дээ тэгвэл. Тийм. За дараа нь домогт Morgan Freeman-тай хамт Bruce Almighty тоглоод өөрийгөө бүхнийг чадна гэдгээ дахин нэг удаа баталж байгаа. За энэ киноны дараа ер нь тухтай ярих юм. Бүр задлаад гоё ярих юм. Гэтэ нэг илгийг авдаг хэсгийг ярихад нөгөө нэг хөгшин эмэгтэйтэй хөгшин нэг настай эмэгтэйтэй ус онгоцсон дээр ингэ ярьдаг штэ. Жакиг аварчихгүй байсан гэдэг. Тийм. За ингээд драмын кинонууд болоод бүр
Аим шиг кинонд хүртэл дүр бүтээж байгаа. 23 гэдэг нэртэй аим шиг кино байдаг. За. Энэ киноноос би ер нь кино гэдэг чинь хүнд ингээд маш их мэдлэг мэдээлэл өгдөг. Би Жим Керригийн аим шиг киноноос дэлхий 23 градус хазгаа гэдгийг олж мэдчихэв. Тэгэхээр би кино их үздэг шалтгаан бас энэ л дээ. Бас сонирхолтой аргаар мэдлэг мэдээлэлтэй болмоор байна. Миний ер нь ингээд жоохон мэдлэг мэдээлэл авсан тэр сууг маань гэх юм уу тэр бол тэгэл кино шүү дээ. Уншсан гэхээс илүү бас кинонд давмгалдаг байхгүй. За Жим Керри маань харин нэг хэсэг алга болчихсон байж хагаад сүүлд бидний хүүхэн настандаа тоглож өссөн Sonic тоглоомын кинонд Доктор Роботникийн дүрээр эргэж гарч ирсэн. За харин энэ киноны 20 дугаар анги тоглоод зодог тайлж байгаагаа зарладаг. Би ер нь ядраад байна. Боллоо. Одоо сахиусан тэнгэрүүд алтаар бичсэн зохиол бариад ирдгүүл юм бол дахиж кинонд тоглохгүй гэж мэдгэцэн. Ингээд 2 жилийн дараа Sonic-ийн 3 дугаар ангид тоглолдог. Сацтай юм. Кинонд тоглохгүй гэсэн яасан бэ гэсэн чинь мөнгө хэрэг болоод доо гэж хэлсэн байна. Энд дээр их цалин өгсөн юм шиг байна бас. За мөн киноны продюсерууд манай хүний кинонд авирахтаа кино зохиолоо авчиж өгсөн байна. Гэхдээ нөгөө нэг киноныхаа зохиолыг алтан үсгээр бичээд авчиж өгсөн гэдэг. За харин удахгүй задаг тайлах шинжтэй байгаа. Одоогоор юмарч нэг төсөлд одоо нэр нь явж илээ. За ийм л намтартай хүн байна да. Ер нь ихтэй бидний хүүхэд насыг маш хөгжилтэй болгож өгсөн юм байхгүй. Яг би зарим нэг төр хитрүүлээд байгаа юмнуудад нь дургуул дээ. Жишээл Truman Show, Liar энэ төр бол үнэхээр гоё кинонууд. Mask-аас бид нэр үнэхээр хөгжилтөж чадсан. Зарим төр Dumb and Dumber ч юм уу, Ace Ventura ч юм уу, би тэр хитрүүлсэн юмнуудад нь жоохон тийм тааламжгүй байдаг. Яг нөгөө тэр Dumb and Dumber дээр ч юм ингээд нөгөө чин зүгээр хэлбэр яваад байгаас жүжигчний ур чадвар нь хаанагаан гэмээр үед яг байдаг байхгүй сценүүд дэр те хитрхи жүжигчний мэргэжлийг ийм гэж бодоод байгаа мó гэдэг яг нөгөө амар драм дүр тоглодог хүмүүс бол ингээд уур нүрмээр бас санагдахаар юм шиг байна. Тэгээд тэгсэн чинь нөгөө драм тоглож чаддаг гэдгийг харуулж байгаа лээ. Яг нөгөө Truman Show-н дээрээс харангуутал ингээд өөч яац ичиддэг юм бэ? Энд чинь энэ ертөнцийн хүн биш юм энэ төр гэж бүр бодогддог. Тийм. Драм тоглож чаддаг хүн Брюс шиг биш Брюс гэн манай Жим шиг тим царайны хувирал гаргаж чадахгүй байна. Тийм учраас өнөөдрийн нэвтрүүлэг маань бүхнийг чадчих байсан юм шиг тийм байна. Тэгээ бас ингэж хэлмээрээ нөгөө нэг ээж нь айгүй хэцүү байгаад тэр хүн ээжигээ баярлуулахын тулд зовлонг даван туулахын тулд хийсэн үйлдэл нь сүултээ энэ хүний амьдралын хамгийн том чадвар болчлоо гэдэг нь бурхан бас шагналаа өгсөн байна. Одоо бурхан ч юм уу хин ч юм те хин нэг ямарсан шагналаа өгсөн байна. Нөхцөл байдал шагнасан байна. Тийм байна. За маш их баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувг үзэх сонсогчдод кино төх нэвтрүүлгээ хөрглөө. Нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од мөндөр сувг, КНТV телевиз, од мөндөр радио 83.3 гэсэн хост долгионоор хүлээн авч үзэж сонслоо. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү гүцлүг ТV, за хүний хэрэгцээ цөм бүрэн номин 5 тред компанид дэмжиж ажиллалаа. Студид Инх Бат Цэнгэл баяр нар байлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.